Амраа гэрээ. За сайн бацхан уу? Та бүхэндээ сайхан өглөөний мэндийг хүргэе. Би өнөөдөр амар аз жаргалтай босч ирлээ. Яг л өнөөдөр ингээ амралтын өдөр 4 хоног маш завгүй ажилласны эцэст би өнөөдөр амарч байна. Ингээ 3 хоногийн амралт хэллээ. Тэгээд амралт эхлээд шууд влогоо бичиж байна. Яг л амар завгүй байлаа. Тэгээд би бүр шууд хаана нэрсэндээ ямар газар байгаагаа бүр ингээд хинт чилж чадахгүй явсаар өнөөдрийг хүрлээ тий. Тийм учраас өнөөдөр влогоор та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр би дөнгөж сая явслаа. Одоо энд 8 цаг өнгөрч байна. Тэгээ өглөө ингээд 6 цагаас ажилдаа байгаад харж бүр ингээд нүд нойр хүрч болчтой юм байна. 8 хүртэл унтаал тэгэл нойр сэрэгчлээ. За манай гэртээ танилцгаая. Юуны төрөнд би нэг юу яа л та. Гэрээ янзлаагүй байгаа. Айгуу чича. За одоохондоо би яг ийм газар байгаа. Тэгээд ерөөсөө гэрээ янзлаагүй. Одоо тэгээд өнөөдөр хавцнараа янзлна, гэрээ тохижуулна, хан манаа янзлна гэж зөндөө ажилтай. Тэгээд тохижуулсныхаа дараа та бүхэнд харуулъя. Энд гадаа бүр амар гоё байна. Чаян өнөөдөр амарч байгаа гэсэн шиг гадаа хүртэл юм гойж байна. Тэгээд энэ Японд ирснээс хойш би зүгээр дандаа ингээд юу яаж чиг юутай гүзээлзэнтэй юм амар ихтэж байгаа. Надад бүр гүзээлзэн амар их таалагдж яг ингээд яг амтаараа гүзээлзний зарим ч амтаараа бүр яг гүзээлзний амтаараа байдаг учраас би амар их гүзээлзэнтэй юм хэлж байгаа. Тэгээ энэ маань мэдээд манай найз хүртэл одоо өчтөр энэ тийм би найз өчтөр манай энд эко гэж доддог байхгүй Ариука өчтөр дэлгүүр явсан өчтөр цаашаа амарсан бас ахгүй. Тэгээ бид ер нь бол нэг ахын хэрэглээний зардаг дэлгүүрээсээ жоохон зайтай амьдарч байгаа. Тэгээ өчтөр цаашаа амраа явсан. Тэгээ өчтөр надаа сакс дүүрэн юм авчирж өгсөн. Тэгээд юу авчирсныг та нарт харуулъя. Тэгээ манай экоч амир өчтөр авчирсан юмнууд нь хараад мөн манай найз ямар мундаг ингэж утсаа. Айгүй хөрхөн маш битүүрт амир хэрэгтэй байгаа юмнуудыг авцсан илээ. Тэгээд яг өөртөө авсан юм надад яг нэгийг аваад амир хөрхөн. За одоо Ариукагийн надад юмыг бүүнээр харцгаая. За бид хоёрт юуны төрөнд мэдээж хамгийн сав хэрэгтэй байсан. Тэгээ юм хөрхөн хамгийн сав авчирч өгсөн. За тэгээд энэ болохоор нэг доторхоо хувцаа ингээд хийгээд үлгчих гэдгийгсэн. Энэс хэрэгтэй. Тэгээд энэ болохоор нэг бит хоёр ч одоо нэг хилээ сурах хэрэгтэй. Тийм учраас хан дээр хичээлч огнуудаа бичээд наагаа гэж авсан. Мэдээж бас аяга авсан. Хөрх бас л ягаа өнгөтэй. За тэгээд эзэн юм били цэвэрлэгээ хэрэгтэй. Ахын скотч мэдээж битээр юм тогтоох хэрэгтэй. Энэ үлгүүрнүүд байна. Энэ ихтэй амар хөрхөн гэж шатааж матаадаг. Зарим нь хоёр нь хөрөгчөн дээр наадаг, хоёр нь шатаадаг тийм шатаагаа наадаг тийм юм байсан. Энэ хамгийн гоё нь бас л арай гүзэлтэй юм шиг байна. Бас л ягаал өнгөтэй. Энэ болохоор өнөртүүлэгч. Өрөөгөө гоё өнөртэй байлгаа гэж. За энэ жижиг юм болохоор ойр зүрийн бодог хийх чад тэггүй л нэг юм хэлбэрээс таларсан л хөвлөрсөн байгаа даа. За мэдээж 3 өнгийн үлгэр авсан байна. Тосгоор. За экосан өнгөр надад юу авсныг харцгаая. Энэ нэг өрөөгөө чимлэж чанаа л та. Энэ болохоор шархны лент. Ямар хөөргөө өөр шиг ийм хөргөн зурагтай юм шархны лент аваад ирсэн байлээ. Мэдээж амис. За энэ мэдчлэн ах юмнуудыг надад авчирсан. За тэгээд надад ношим авчирдаг амар хөргөн гоё нэг танил амт байна гэж авчирсан байлээ. Бид хоёр тэгээд эко дээр энэ гомн гэр нь амар дуртай болсон. Бид хоёр нэг ресторанд ороо хоолоо идчихдэг болохоор нэг хоолыг шаардлагагүй. Гэхдээ бид хоёр махцах аваад Монгол хоолоо хийж идэгээд авцсан байгаа. Тэгээ бас кофенууд авчирсан байлээ. Тэгээд банана авчирсан. Тэгээ саяны сүг авчирч өгсөн. За иймэрхүү юмнуудыг надад авчир.
За тэгээд маш их хэрэгтэй юмнууд байгаа. Тэгээд нүгээр гэрээ тогтжуулна бас хөргөчөө сайхан зарим нэг зүйлс ер нь дүүргэн. За ийм байна. Тэгээд өнөөдөр болохоор миний төлөвлөгөө сайхан унтах байсан эхний ээлжинд. Даанч миний нойр хүрсэнгүй 8 цаг болж байна. Одоо шууд босоод нүүрхээ янзлаад гэр орноо янзлаад тэгээд мэдээж нэг Японд сурж байгаа хүмүүс шүү дээ бид хоёр чинь. Тийм учраас хан дээр өгнүүдээ болон хэрэгтэй юмудаа бүгдийн сайхан наагаад нэг гэр орон шиг болгочоод тэгээд та бүхэнд харуулъя. Бас ариука маань өчтөр надад юм гоё зарим өчөж өгсөн. Би бүр хараад амар их баярлсан. Би чинь зарим дөрн амар дуртай. Монгол дахтай амар их зарим мэддэг байсан. Тэгээд энд ирснээс хойш ер нь бит хоёр хоёлоо амттныхаа хэрэглээг амар тансан. Энд амттай маш их байгаа. Маш олон төрөл. Тэгээд идээд ах юм бол дуусахгүй. Тэгэл аваад идээд ах юм бол битэр мөнгө болно. Тийм учраас амттны хэрэглээг айгүй их дарсан. Ирснээс хойш би нэг л удаа зарим авч ицсэн зүгээр сонирхож битээр заримнууд нь ер нь ямар амттай идэм болоо гэж. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө зарим мэдээгүй байж байгаа. Өчтөр ариука намайг чи амар гоё мэдмээр санагдаж байгаа байх. Гэ надад авчихлаа. Манай ариука ер нь амар хөөрх юм а. Яг ингээд миний ингээд надад амар хэрэгтэй байсан. Битээр нөгөө уулзч чадаагүй биш өглөөний ажилд явчих маргааш дэлгүүрийн орно хэрнэ. За чи ямар таач өөрөөсөө хэрэгтэй байгаа юм бодjоод авчаарай гэдгсэн чинь үгүй бас л хөр хин үзэнд авсан байгаад. Ариукада баярлаа. Өчтөрөөс баярлаа гэжэлсэн зөндөө их баярлаа. Энийг ажлын хажуугаар бас ингээд амттай юм харах тэ өөрт ингээд хэрэгтэй юм аа ингээд хэнийг надад бэлгэлэхтэй авах энэ мэдрэмж чинь бас аюу гоё мэдрэмж өгд юм шүү дээ. Өчтөр ингээд амар гоё байсан. За юм байна. Тэгээ хүний нутагт би биндээ тус тийм болоо явж байгаа да бас гоё. Ариука болохоор яг миний хажуу талын өрөө байдаг. Битүүр яг ингээд би хаалгаа агаад буцаал интлийн энэний хаалгыг нээдэг байхгүй. Ойрхон байгаа. За гэрээ цэвэрлээ дуусчлаа. Тэгэхээр одоо яаж цэвэрлсэн, хаана юугаа хийсэн, юугаа эмхэлсэн бүгдийг нь харуулцгаая. За ерөнхийдөө бол нэг өрөө маань нэмэр байгаа гэд түрүүн хайлт харуулсан тийм ээ. За миний өрөө энэ талд нь шкаф байгаа. За ерөнхийдөө бол нэг юм. За тэгэхээр би сая юу хийсэн бэ гэхээр өрөөнийхөө гар урж болох бүх газрыг угаасан. Бүгдийг нь угаасан. Тэгэхгүй болохоор сэтгэл амрахгүйсэн. За тэгээд ийшээ ингээд би амар ягаан өнгөнд дуртай болохоор миний их юм ягаан өнгөтэй шүү. Нэрээ сонноос айгүй олон ягаан өнгөтэй юм байна. Ингээд бодгонуудаа ийшээ хийцэн. Энд бас бодгонуудаа хийцэн. Ясан ч их бодготой яжтал. Бүр юунуудаа хүртэл угаасан. Багснуудаа. За хөргөчн дотор зарим нэгэн зүйл түрүүний харуулсан зүйлс байгаа. За тэгээд нүүрхийг арчаа зэвэрлсэн, нурхтай хандлсан. Ороо бас хандлсан. Энд чойнсын хасын энэ бицэн утахгүй гоё гэрэл авч агаад бичнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр ингээд үгнүүд бичсэн байгаа. Японд байх цаг хугацаанд надад одоо хэрэгтэй өөрийгөө зоригжуулах бүх үнүүдийг энэ дээр ингээд бичнэ гэж бодож байгаа. Тэгээд дараа нь ингээд Монгол руу хулаад аваа явна. Тэр үед гоё турсамжил тохиолдоо гэж бодож энэ надад цаас авчирсан байсан. Тэгээд тэрүүгээр нь ингээд хийсэн юм. За шкаф руу оръё. Энэ үрэх нэг юмрхүү. За тэгэхээр ер нь охин бол эмэгтэй хүн хөвгөд болгол мөрөөддөг хальт ингээл нэг шкаф дөрөв хувцастай тэгэл ингээл доогоор нь хуталтай өвөрн цүнж юм те. Би ч тэндэж боддогсан. Гэтэ би Монголоос аягүй цөөхөн хувцастай ирсэн. Одоо ер нь ингээл миний хувцснууд болоо. Тэгээ тэнд нэг 3 цүнхтэй ирсэн. Тэгээд би ийм Ингрийн хөдөлгөөний альчууруудад амар гоё дуртай. Гэтэ Монголоос нэгийг л авчирсан л та. Эндээс аягүй олныг тааштай авах гэж бодоод. Гэтэ хамгийн алдаанд би ерөөсө зузаан цамц авчираагүй маань аягүй буруутсан мөлий. Хаяа сэрүү үед одоо энэс өөр хамгийн зузаан цамц маань баг энэ нэг боддоо. За тэгэд энд нь болохоор би амс аягүй их амс авчирсан байгаа маа бас юу ч бодож юм. Тэгээ овцнууд ер нь өнгөр нь ялгаац. Энэ дандаа ягаа овцнууд хар овцнууд гэдэг. Тэгээ амар тоолон топ авчирсан байли яах гэж байгаа юм мэдгүй. Тэм амар дулаахан байл гэж ботсон юм шүү. За энд болохоор ерөөсө угаасаа гутлнуудаас ерөөсө нэг л авчирсан. Нэг сандаал, нэг дөөфөл, нэг чишиг. Тэгээд эсгий тавчиг маань өстой айманд орсон нэг эсгий тавчтай. Тэгээ Монголоос нэг дээлтэй ирсэн байгаа. Энд дэ ортолтон дээл байгаа. За. За ингээд шкаф маань ерөөхдөө болоо.
Тэгээ би угаасаа юм өрөөд шкафын дээр ингээд үлгэх хайгаа дуртай хувцснуудаа ингэж байлгах. За энэ дээдлийн хэсгийг би болохоор архивын хэсэг гэж нэрлэсэн. Оо яана гэхгүй. Надад цаашдаа хэрэгтэй юмнуудаа ингэж хийцээ архив гинэ гэлээ. Нөөцийн нойлноос бас тэгээ нөөцлцэн гэсэн үг. Тэгээд тэн дээр болохоор чамдам хажуудалд нь юм агаах сакс макстэй тэрэнд хэрэглэх сакс байгаа. За иймэрхүү байдлаар ер нь би ингээд тогтчихлоо. Амархан байлаа. Тэгээд одоо болохоор 3 цаг өнгөрж байна. Тэгээд би хэлсэн шүү дээ нөгөө Японд аягүй эрт орой болдог гэд. Тэгээд би болон жоохон унти гэж утсан. Гэхдээ хальт гарч идэр тийм гадаа аюу гоё юм гэсэн. Тийм болохоор хальт гадаа гарч идэр гэж бодож байна. Тэгээд би нэг өвчч наам идсэн шүү дээ. Тэгээд тэрийгээ бэлтцсэн. Одоо энэ дээр ингээд өгнүүдээ бичээд скотчороо сайхан ингээд наагаад нүдэнд өртөх газрууд дээр наагаад явчихна гэсэн үг. Энийг танилцуулах. Ийм хөргө аяхтай. Яндар бас нүцдэг нацсан мама. Нэрэ бид нар энд нэг би юу яасан юм аа. Хадгаламжийн дэвтэр нээлгсэн чинь тэр газрын хүн надад ийм хөөрхөн зоосны ийм тавгснээд би дотор нь зоос хийсэн байгаа. Хөөрхөн дурсгалтай. Аюу найрсаг хөдлөж авсан. За нэг хэрэн дээр нэг онцгой юм байхгүй тэнд ном. Энд селфитэй. Энд зураг тэгээд доорны явцлагч. За нэг иймэрхүү байдалтайгаар амьдраад байж тээ. Манай хоёр болболтч. Би энд нь жоохон хөдөлж аа. Йой. Чи хамаач өгсөн. Баярлалаа. 나한테 지하지. 그때 너가 타고게. 이게 뭐야? миний мөнхөө тийш дээ. Ийш та энэ надад мөнхөө. Ерөнхий нэг үтэл лекцээ. Японд ч юу руу. 자, 수영만 같은. 자. 자꾸때 아기때 되고 싶지 말아야지. 이게 좀 됐어. 이제 빨리 어디 동네에 Наатмар хижээлээ хайчнаа, хуушир хийж аваад хайчнаа. Хуушир гэдэг нэг зарчил таа. Хуушир аваарэ. Хуушир хийж аваад хэлээ нэг даалаад явдаг. Яахаа. Яг дөрвөлжин сохнос байсан тэр. За одоо бид тийж жоох энэгээр болж нэгэн жаал удлаа нөмбөж гэллээ. Хөлсөө сайн гаргалаа. Манай ихүүш бол байнга өөрийгөө нугастай. Удахгүй нэг л өдөр манай блогийн найзтай уулзах гэж би итгэж байна. Одоо хайц салаа гэж. Хайц салаа. Зүгээр шахаж бол. Нуур. Нуур арах чинь. За өнөөдрийн амралтын өдрөө нэлээ өөр бүтээлтэй, хөдөлгөөнтэй, хөлстэй өнгөрөөж байна. Хайцсан бэ. Оо. Хашилаад яваад гам уу та наа. Бичлээ хийх үү? Өдөр Таас стори хийдэг юм. Үгүй хэлүүд чи анаа та найзлахгүй юм жист. Би чамд гомцсон. Би тэд явсаар байгаад
дугуй болон хөлөөрөө хослуулан явсараа байгаад ирлээ. Хаана ирсэн бэ гэхлээр? Оо. Гэтэ би намхан болохоор энэ өвсний цаанаага харуулж чадахгүй л та. Өө энэ дээр гიშж чад харуул. Харагдах юм шүү дээ. Иш хараа. Намхан байх цаг мөч дург. Оо. Энд байгаа шуунуудын нэр юу юм хөөшөө? Сэно бодвол манайхнаар бол одоо нугас. Та яаж гардыг? Нугас юм болоо гэж бодож байна. За тэгээд өнөөдөр энэ ингэж дурдаг ямар шүү байдаг вэ? Надад хэлээд өгөөрэй. Энэ дээр тайлбар нь байх шүү дээ. Энэ Кинкро. харин тийм Хажиро. Кинкро хажиро. Кинкро хажиро гэдэг юм шүү дээ. Юм шүү дээ. Кинкро хажиро юм шүү байдаг юм байна. Энэ банаар бол нуус. Би ихтэй нуус хараа үлдээ. Манайхнаар бол нийс ирсэн чи юм гацээ. Аялахтаа хүртэл хойлоо цагаан бодуулагдчих. Өнгөнд хард юм. За. Энэ нуус хажиро. Хайртай шүү. Ойрхоноос харуул нэг юм. Гэтэ утсан дээрээс өнгө нь харагддаг юм байна те. Амар цэв цэв. Оол амар гоё. Нэг тийм гоё өнгөтэй. За авчрах. Ихүш ороош. Энэ моднууд одоо яг хиймэл биш харагдаад ирсэн чи хиймэл биш байсан бэ. Оо. Энэ шанадад уух юм уу те? Эрэко усой. За одоо тэг юмн дээр гараад та бүхэндээ харуулж байна. Ийм гоё намуухан ч байх гэж дээ. Гэтэ манай Монголд тийш нэг тийм гоё гэдэг агаар байхгүй. Тэр нь л жоохон сонир. Тэхээс бусдаар ёо заа онч хөхтэй. Ёо. Ой. Зариг өдөр өнөөдөр бол нэлээд сайн явж байна. Өглөөний асуулууд орой болтол гадар явсаар л. Манай энд ингээд галтуул идэг. Харин ингээд бүр ингээд ингээд утаа уур нь ингээд гоё орой бүр амар гоё сагстай. Өдрийн цагаар гэж харагддаг нь орой бүр аюугаа харагддаг юм шүү дээ. Сая бүр амар дээрг өдөр сая яг эндээс очсон тэнд яг өрөө бүр ингээд амар уураар утлаа шүү дээ. Ста гоё харагдаж байна. Хант хүн.